Эрхэм үзэгчдийн хамрыг мэдчлээ. Хилчээ студиэс бэлтгэн өргөдөг сүлэлт оны дэргэдээс нэвтрүүлгийн ээлж дугаар 5 толгой дахь зэвсэг төвчний сургалт бэлтгэлийн нэгдсэн төвөөс эхлэхэд бэлэн болоод байна. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг төвчний ерөнхий командлагчийн нэрмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээний нээлтийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Цэргийн мэргэжлийн спортын их наадам цэрэг хүний нэр төр эд хавийн илэрхийлэл болсон энэ тэмцээнд мэдлэг боловсрол ур чадвар хурд хүч авахалсан ба төсвөр хадуужлагаараа сорин уралдгаар жигдрэн жагссан та бүхнийг харахад багтам сайхан сэтгэл төрж байна. Мянган залуусын дундаас шалгарсан шилдэгүүд оролцдог цэргийн олимпиадад өндөр амжилт гаргахыг нийт баг тамирчдаа хүсэн өрөөё. Эдийн засгийн нийгмийн наадам Парис 2024 зуны олимпийн 33 наадамд оролцсон хүндэт тамирчид Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг төвчний ерөнхий командлагчийн нэрмжит маршийн бамбарыг анх удаа асаах гэж байна. Жумдобын дэлхийн авраг Ахлах дэслэгч Баасан хүү Тэрэгчгийн спортын мастер эд улхамда илэг сайхан нар зэвсэг төвчний сургалтын нэгдсэн төвдөг уйхад болон хүргэж байна. Бамбарыг өргөх хүндтэй ургийг дэлхийн авраг Монгол улсын хүндийн өргөлтийн гавьяад тамирчин Ахлах дэслэгч анх цэцэг Аз твийн авраг Монгол улсын чөлөөлөлтийн гавьяад тамирчин дэслэгч тав гэрд нар хүндэтгэлтэйгээр залж байна. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг төвчний ерөнхий командлагчийн нэрмжит марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээний энэ жилийн онцлог нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохиогдож буй шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн давхар зохиогдож бүгдэгт оршиж байгаа юм а. Бүх хүчний байгууллагаас шалгарсан шилдэг ахлагч нар тэмцээний эхний өдөр гарааны өмнөх ажиллагаанд багаар ажиллах чадвар, эх орон асуулт хариулт, гадаад хэлний мэдлэг сорих даалгаврыг гүйцэтгсэн. Мөн буухай тэмцээнд галын бэлтгэлийн 8 нормативыг гүйцэтгэлээ. Нийт 7 км марш, километр 500 болохоор тусгай цаг үеүү автомашин мориор үүрэг гүйцэтгсэн. Ингээ 10 цагтээ энэ замлыг амжилттай тулгаж орж ирсэнтэй баяртай байна. Шинэлэг таалан гэвэл одоо эзлэгцэн объект тэгээд тагнуулын зэг буюу дорооноор ирэн ах илрүүлэг хийсэн. Тэр бол айгүй давууштай цалайлаа. Энэ жил марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээний бас нэгэн онцлог нь
байнгын бүрэлдэхүүний эрхтэй салаа эмэгтэй тасгийн маршаас гадна цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл 2024 тэмцээн давхар зохиогдсон явдал юм. Хос тангарахтан эмчнэр маань эхний өдрөө цэргийн хүнд байх тэр дундаа цэргийн эмч хүнд байх чадварыг шалгах буйхай тэмцээнээр эхлүүллээ. Яг энэ удаагийн тэмцээний онцлог нэгдүгürt нөгөө Монгол цэргийн байгууллагын бүх хүчний маш тусгай бэлтгэлийн тэмцээнтэй хамталж уярдтаж явж байгаадаа маш их том болж байна. Цар хүрээ өргөн том болж байна. Нөгөө байгууллагууд маань бүгд кемпээ аваа гарцсан учраас илүү нөгөө тэр тал дээр илүү ач холбогдол өндөртэй ч гэдэм үү бүгдэнд орж байгаа бүрэлдэхүүн ч гэсэн үр хайрцаг нэлээд өндөртэй. Жишээ нь маршийн 3 бүрэлдэхүүн байхад тасаг бүлэг гэдэм үү байхад дахиад дээрэс нь эмнэлгийн тусгай томлууд бүлэг гэдгээр ингээ орж ирж байгаа учраас илүү цар хөрөө өндөр болж байгааг харж байна. Энэхүү тэмцээнд одоо 2 дахь удаага оролцож байна. 2022 онд шилдэг сувлагч болсон байгаа. Энэ жил 2 дахь удаага оролцоо. За сая бол би хүн нэгүрийн өвчтөн аврах татан галын бэлтгэлээс одоо өвчнийг нааш нь зөөвөрлөж нааталт нь боолтоо хийгээд нааш нь зөөвөрлөх ажиллагаанд оролцоо гараад ирлээ. Маш сайхан тэмцээн. Би 2 дахь жилдээ оролцож байгаа. Өмнөх хувийн амжилт ахиулна гэж бодож байна. Тийм, баг хамтландаа та нар минь үнэхээр мундаг байлаа. Агаар нийлэмжтэй байж чадлаа. Бид нар чадсан л гэж хэлье да. Зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд 2 өдрийн турш үргэлжилсэн цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл 2024 тэмцээнд хэл хамгаалах ерөнхий газар, зэвсэг түвшний жанжин штаб, дотоодын цэргийн штаб, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цэргийн төв эмнэлэг гэсэн 5 байгууллагын баг тамирчид буудлага, саадын зурвас, татан гаргалт, эм совилогчийн багийн ур чадвар, совилогч, эмнэлгийн зааварлагчийн багийн ур чадвар, эмчийн ур чадвар, совилогчийн ур чадвар, жолоочийн ур чадвар гэсэн төрлөөр өрсөлдсөн юм а. Kiwi тавилт нь бол 22 $25 тавьчихтай байгаа. 22 Цэргийн эмч буйхаа 2024 тэмцээн зохион байгуулагдж байна. За аваг тэмцээнд хэлгоол байгуулга нь 3 дахь удаага оролцож байгаа. За хамгийн анх оролцохдоо бол биднээс амжилттай оролцож энэ цомыг хүртэж байсан бол 2 дахь удаага бас 4-р байранд орсон юм амжилтыг үзүүлсэн байгаа. За энэ 24 оны энд оролцож байгаа тэмцээн бол нэлээд өрсөлдөө өндөртэй байна. Одоогоор 5 төрийн цэгийн болон хойс хэл байгаа 5 багтай өрсөлдөж байна. Эрэгтэй эмэгтэй салаа гэсэн насгаар өрсөлдөж байна. Ер нь бол тэмцээний уралдаан бол нэлээд өрсөлдөөнтэй болж байна. Улмаар хэл хамгаалах байгууллагын эрэгтэй эмэгтэй баг алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ. Энэхүү тэмцээнийг хэлчин эмч нар ол зомог дүүрэн дуустгасан нь манай хос тангарагт эмч нарын бэлтгэл сургуулилд мэдлэг чадвар өндөр байгааг харж болохоор. Хэл хамгаалах байгууллагын тухайд шинэ залуу эмч нарыг сурган дадлагжуулах, цэргийн эмчийн онцлогийг ойлгож бэлэн байдлыг хангах үүднээс энэ тэмцээнд ач холбогдол өгч мэдээж шагналын тавцанд зогсох зорилготойгоор оролцсон. Тэгвэл энэ удаад хэл хамгаалах байгууллагыг төлөөлөн оролцсон баг тамирчид бусад байгууллагаас гоцгоод амжилт үзүүлэн тэмцээний бүхий л номинацуудыг төвж шилдгээр шалгаран шилжиж явах цомыг хүртэн зорьсон зорилготоо хүрч чадлаа. 2024 оны алтан цомыг хэл хамгаалах ерөнхий газрын баг Тэнгэр төрөлөө. Сайн амгалангийн газрын баг бол 2 дахь удаага ингэж цомыг тэргүүн баярын жалгарсан байна. Маш гоё юм. Аюу гоё мэдрэмж авд юм байна. Би эмнэлгийн маршд анх удаа орж байгаа. Тэгээд сая бол шилдэг зааварлагч, тэгээд шилдэг буудагч авлаа. Үгээр хэлхий аргагүй байна.
За энэ төрийн цэргийн байгууллагын дундхын цэргийн марш зохицол барь тэмцээн 2024-д амжилттай оролцлоо. Миний хувьд энэ жил анх удаа оролцсон. Энэ эмнэлгийн зааварлагч байгаа үүрэг дээр өөрөө 1-р байраар гарч ирж шилдэг эмнэлгийн зааварлагч болсон байгаа. Яг өөртөө мөр зэрэгцэн залуучуудтайгаа бас оролцоо тур хүч авахсан байгаас ороод дайжлаад багаараа болон байгууллагаараа ингээд тэргүүн байр эзэсэнд маш их баяртай байна. Мөн энэ удаагийн марш тусгай бэлтгэлийн тэмцээнтэй зэрэг зэвсэг түвшний хурай замын командлалаас зэвсэг түвшин, хөлийн зэрэг, дотоодын зэргийн шилдэг хугацаа цэргийн албаагчдын дунд цэргийн мэргэжлийн авраг түрүүч байлдагч шалгаруулах тэмцээн зэвсэг түвшний 311 дугаар ангийн засвар хангалтын төвд амжилттай явагдсан. Жил болгон ийм уламжлалт тэмцээн зохион байгуулагддаг болоод бид нар бас багагүй хугацаа өнгөрч байна. Хугацаа цэргийн алба хангана гэдэг бол эр хүний нэг бахархах зүйл. Би сая хэлж байгаа үгэндээ онцгой тэмдэглээд байгаа Монгол улсын аюулгүй байдлын үнд баталгаа. Эднэр бол одоо албаа хаачлаа, халуунд нь халаад, хүүтэнд нь хөрөөд татуучсан. Тийм учраас хизээ нэгэн цагт эх орон дуудахт бол эднэр бол бэлэн ийм сайхан хал цэргүүд гарч байгаа. Хизээ нэгэн цагт эх орон дуудахад бэлэн тийм сайхан дайчтай болж байна. Тэгээд тэднэр маань ингээд одоо дотоодын цэрэг, хөлийн цэрэг, зэвсэг түвшин ингээд бүгдөө ирээд шилдэг төрүүж байлдагчнаа шалгаруулад явж гэнэ гэдэг бол манай зэвсэг түвшний цэргийн хаах, албаараа бахархах энэ дайчт маань тэргүүрээ омогших тийм нэг сайхан үр дүнтэй тэмцээн уралдаан болж явагдаж байна л гэж дүгнэж байна да. Тэмцээнд 20 гаруй байгууллагын 40 гаруй хугацаа талбаны дайчид, цэргийн эргийн онлын мэдлэг, биеийн тамирын бэлтгэжилтийн төвшин, нормативын бэлтгэл, буудлага зэрэг 8 төрлөөр өрсөлдөж аваргуудаан тодруулахад цэргийн мэргэжлийн авраг байлдагчийн тэмцээний 2 дугаар байрт хөлийн цэргийн тэг 252 дугаар ангийн байлдагч Пүрэв Даваа шалгарлаа. Байлдагч Пүрэв Даваа мөн тус тэмцээний онц сурлагтан байлдагчаар шалгарсан. Манай 0252 дугаар ангиас бэлтгэл бас нэлээд сайн хангасан. Манай штабын дарга дэд уранда Ууган баяр. Манай ротын захирагч Даваа хоёр ахмад, салаа захирагч, ахлах төслөгч төвшин жаргал манай бас сайн бэлдсэн, наваа бэлдүүлсэн. Тэрний гачаар л одоо мэнгэн мэдэл авлаа. Та нартай бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээний 3 дахь өдөр эрэгтэй салаа эмэгтэй тасгийн гарааны өмнөх ажиллагаагаар эхэлсэн юм. Гарааны өмнөх ажиллагаанд жагсаалын бэлтгэл, гардан тулааны үзүүлбэр, галын бэлтгэл, биеийн тамир, үе олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл гэсэн 5 цаг дээр маршийн тамирчид маань суглааны дагуу даалгавраа гүйцэтгэв. Цэргийн хүний хурд хүч, төсвөр төвчээрийг сордог учраас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албаагчид энэхүү тэмцээнд их ач холбогдол өгдөг юм а. Өнөөдрийн хувьд гараа маань маш миний хувьд бол маш одоо бүгд сэтгэл өндөр байна. Одоо өөрийнхөө хэмжээд бүгд ингээд хийж гүйцэтгээд одоо 100% өссөн үндээр одоо ингээд сая гэдэсэлтэй ингээд хийж гарч ирлээ. Тэгээ бид хэдэн бодчихээс одоо биеийн тамир ингээд соглаасаа ингээд бид нар ингээд бас бодчихээс тэрэг ингээд бас ингээд орсондаас үнэхээр бас баяртай байна. За маргааш одоо сүүлийн өдөр одоо бүх одоо яг энэ тэмцээний маань одоо яг хэд дор байранд орох бай те.
одоо энэ сарын хугацаанд ингээд бүх хүч өдөр ингээд дайжж хөлсөө урсгаж яж бэлдсэн бидний хөдөлмөр үнэлүүлэх тэр өдөр байхад нь тэгэд бүгд хичээгээрээ одоо бүх юмар л ингээд дайжлаад орцсон даа. Юу вэ тэр бүгдээ тэгэл гаргана гэж бодож байна. Удаан хугацаанд хийсэн бэлтгэл, хамт олонны итгэл, багийнхны сэтгэл, гэр бүлийн хүлээлт зэрэг маршийн тэмцээнд оролцохоор ирсэн тамирчин бүрийн дотрыг дэнслэнэ. Энэхүү тэмцээнд маршийн замлаан амжилттай туулж ирсэн хилчдийн сэтгэгдлийг хүргэж байна. Марш өнөөдөр хамгийн эцсийн үр дүнгээ үзүүлэх гүйлтийн өдөр байлаа. Өчтөр гарааны өмнөхөө үзүүлээд дууссан байгаа. Өнөөдөр гүйлтээ 2 дахь гараа байсан, цаг агаар ч гэсэн их сайхан байна. Тэгээд үүргээ ямар ч амжилттай гүйцгээд цэгүүдээр их нямбаа ажиллаад ороод ирлээ. Ер нь бол хэцүү цэг гэдэг нэг хэцүү цэг бол байгаагүй. Анхнаасаа ярьсан цэг болгон дээр нямбаа ажиллаад хийх ёстой юмаа хийгээд гараад ирьяа л гэж ярилцаж гисэн. Яг тэрнийхээ дагуу хийгээд гараад ирсэн байгаа. Тэгээ маршнд бэлтгэхэд байгууллагын удирдлага бол одоо нөгөө артал тогоочоос ахуулаад бүх хүн сэтгэл зүрхээрээ тэмцэж байгаа. Тэгээд тэрнийх нь үр дүнг харуулахын тулд бид их маш хичээсэн. За юуны өмнө өнөөдөр юм төргээ. За Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик тусгай бэлтгэл цогцлбор тэмцээнд хил хамгаалах байгууллага амжилттай оролцлоо. За хил хамгаалах байгууллага 2024 онд 3 үе шаттайгаар марш тактикийн тэмцээнийг зохион байгуулж Монгол улсын ерөнхийлөгчийн тэмцээнд салаа бэлтгэн оролцуулсан. Марш тактикийн замналаар за гарнат буудлагын цэгүүд шагналтай гарлаа. За мөн байгалийн 3 саад буюу байгалийн 3 саадн дээр одоо тургуултай гарч ирлээ. За тэр маань энэ тэмцээний жоохон гол дутагдал боллоо. За бусдаар бол залуучууд сайн байлаа. За Монгол Улсын ерөнхийлөгч дэвсгэрч хүчний ерөнхий командлагчийн нэрмж марш тактик тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнд амжилттай оролцоод үүрэг амжилттай гүйцэтгээд ирлээ. Тэгээд энэ хугацаанд бэлтгэл сургалт хийхэд маш их хөдөлмөр хүчээ шавхаж оролцлоо. Тэгээд эцсийн үр дүнд ямарсан байрандаа ороод ирлээ. Тэгээд замын хугацаанд хамт гүйсэн охтуудаараа маш их бахархаж байна. Тэ мянган хилчдээсээ шалгарч ирсэн охтууд минь өнөөдөр хамгийн мундаг нь хамгийн шилдэг нь байлаа. Тэгээд энэ тэмцээн уралдаанд оролцоход биднийг үргэлж тусал дэмжсэн хил хамгаалах байгууллагын удирдлага, хилийн цэргийн ангиудын отрядын дарга нар хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа мянган хилчтэй баярлалаа гэж хэлмээр байна. Марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээний дүн гарч байнгын бүрэлдэхүүний 8 салаа оролцсноос тэргүүн байрт зэвсэг түвшний жанжин штаб, дэд байрт дотоодын цэргийн штаб, 3 дугаар байрт онцгой байдлын ерөнхий газар тус шалгарлаа. Харин эмэгтэй алба хаагчдын 8 тасгаас үндэсний балан хамгаалахын их сургууль тэргүүн байр, зэвсэг түвшний жанжин штаб дэд байр, дотоодын цэргийн штабын салаа 3 дугаар байрыг тус эзлэв. Хил хамгаалах байгууллагын эрэгтэй салаа эмэгтэй тасаг шагналт байрт шалгараагүй хэдиж энэ тэмцээнээс авсан сургамжаар дараагийн тэмцээнд хүчтэй өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна. Тэмцээнд оролцсон бүхий л тамирчидтан нийт хилчдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээн 2024 5 хоногийн хугацаанд маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Энэ удаагийн нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.